Аймгийн засаг даргын тамгын газраас сүрэнгийн гудамж, тус гудамжнаас шинжлэх ухаан технологийн их сургуулийн дотор байр хүртэлх үргэлжлэх 2.5 км автомашингүй залуусын гудамжийг жишг хороолол 4 төслийн хүрээнд энэ онд байгуулна. Энэ ажлын хүрээнд Алтан тариа компани бүтээн байгуулсан сүрэнгийн гудамжийг улам хөгжүүлж, үйлчилгээний төв рүү автозамд холбосон ногоон байгууламж, ягуун хүний зам, автомашины зогсоол, иргэдийн амрах ногоон орчныг бий болгох юм. Эрүүл ногоон орчныг бий болгохын тулд манай аймагт хэрэгжүүлэх гэж буй 10,000 модыг уг гудамжинд тарихаар болсон байна. Одоо миний урилгаар гудамж төслийн хамт олон манай Батбол захиралтай мэрэгжлийн баг их өргөн бүрэлдэхүүнтэй Дархан уул аймагт маань ингээд ажиллаж байна. Бид нар өнөөдөр Дарханыхаа төвөөр нэг 10 орчим километр газар явган алхаад бүх одоо хийх төслийнхөө саналыг газар дээр нь үзээд ингээд танилцаад явж байна. Яг одоо бидний зогсож байгаа гудам маань бол дарханчуудын нэрсч заншнаар бол сүрэнгийн гудамж. Энэ дээр бол сүрэнгийнхаа гудамжийг бид нар автомашингүй залуусын ногоон гудамж. Энэ нэршлиг бол одоо би өглөө залуусын ногоон гудамж гэж нэрлэхээр боллоо. Ингээд хоёр одоо эхлэл болон төгсгөлд нь төв одоо автозам дарханыхаа явган үний нийт эзэмшлийн зам талбайтай холбогдоог байгаа. Энэ дээр нь бид нар одоо бүтээн байгуулалтын ажлыг хийх гэж байна. За энэ 10,000 мод гэдэг төсөл хөтөлбөр Дарханд хэрэгжиж байгаа. Энийг энэ одоо замынхаа хоёр хажуугаар хийж өгнө. Тэгээ эндээ болохоор бид нар гудамжлалынхаа хамт олонтой ярьж агаад мөн дугуун зам, гэрэлтүүлэг ингээд тогтчлолтын ажлыг хийхээр зураг төсвийн ажил нь одоо мэргэжлийн баг маань орчлоо. Тун утгагүй бэлэн болно. 6 сараас эхлээд энэ бүтээн байгуулалтын ажлыгээд энэ жилдээ одоо бэлэн болчихно гэсэн үг. Орон нутгийн хөгжлийн сангийн 983.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг жишг хороолол 4 төсөл зарцуулна. Уг төслийг Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад хэрэгжүүлж, нийтийн орон сууцны зойрын давхрын инженерийн шугамын хоолойг шинжилэлт, асфальтын хүчилттэй төв автозамын нөхөөс хотын доторх ногоон байгууламж, хорооллын тогтчлт, хүүхдийн тоглоомын талбай, аюулгүй зам төслийн хүрээнд хурц хааруулагчийг хийх зэрэг ажлууд хийх юм. Эдгээр ажлыг цаг хугацааны хувьд хурдан хийх үүднээс нийт ажлыг 4 багцад хуваасан байна. Ажил гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтаар сонгох юм.